манай хууль бол би биднэртэй хамаатай зүйлүүд заалтууд нь бол аюул сайн. Ихтэй хэрэгжилт бол энэ дэр юу ч байхгүй 0. Нөөтийн тухай хууль гэж байгаа 13/1/22. Тэгээ энэ дэр инновац хийж байгаа компани бол нөөтийн дотроос чөлөөлөгдөх ёстой байгаа яг энэ заалтаар. Гайлын тухай хуулийн гайлын тариф, гайлын татврын тухай хуулийн 38/1/14 бас адилхан энэ заалтаар бид нар татвараас чөлөөлөгдөх ёстой. 12 онд энэ хоёр хууль хоёулаа батлагдсан. Энийг дагаа засгийн газрын тогтоод гарах хэрэгтэй юм байлээ. Бүтэн 6 жил энэ дээр ямар ч өөрчлөлт гараагүй. Тэгээд бид нар авах ёстой хөнгөлтөө авч чаддгүй. Тэгээд ялгаа авахгүй бол одоо бусад бизнес эрхлэгчтэйгээ адилхан ингээд замаар явж идэг. Тэгээд ерөнхийдөө бол инновацийн компани юугаараа ялгаатай гэхээр эхний байгуулагчнаас хойш эхний 3-5 жил ашиг гэдэг ойлголт ерөөсөө огт байхгүй. Цэвэр зардал хасах алдагдaltaй ингээд яваад таардаг. 15 онд батлагдсан үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1/2 гэж байгаа. Тэгээ энэ дээр судалгаа хөгжүүлэлтөнд зарцуулсан зардлынхаа 75% хүртэл хувийг энэ үйлдвэрлэлийг дэмжих сангаас буцалтгүй болгоно гэж байгаа. Энэ бас байхгүй. Инновацийн тухай хууль дээр бас гой заалтууд байдаг, бас хэрэгжилт байхгүй. Ер нь энэ засгийн газрууд, үеийн засгийн газрууд томоохон аж ахуй нэгжүүд рүү чиглэсэн юм бодлого явуулах гэж байна уу? Эсвэл жижиг дунд за мөн дундаж амьдралтай өрхүүд рүү, фермерүүд рүү чиглэсэн ямар ажиллагаа зохион байгуулах гэж одоо төлөвлөж бодож байгаа вэ гэсэн юм асуултыг тавьж байна. Хамгийн эхлээд өсөлт маань бол барилгын тухай хуулийн 35/1/6 буюу барилгын хэмжээг байнгын ашиглалтанд хүлээн авч байгаа. Энэ хуулийг засгийн газрын хуучин бол 151-р тогтоод одоо бол 69-р тогтоолоор бол хэрэгжүүлдэг. Энэ Улаанбаатар хотод энэ тогтоолыг хэрэгжүүлж байгаа нийслэлийн хот төлөөлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын барилгын хэмжээг хяналтын элтсийн төрийн албан хаагчид Монгол улсын хууль дүрмүүдийг удаа дараалан уландаа гიშгэн захиалагч буюу мөнгөтэй эрх мэдэлтэй танил талтай хүмүүсийн эрх ашигт үйлчилж жирийн орсон суугчид болон барилгачдын эрх ашигыг асар их хохироож байгаамаа. Яагаад гэвэл эдгээр албан хаагчид үнэхээр гэмт хэргийн бүлэглэл болсон. Энийг Монгол улсын ерөнхий прокуроороос хүртэл тогтоочод байгаа. Тэгээд нийслэлийн засаг даргад энэ талаар удаа дараалан албан бичиг эднээс өгдөг боловч эдгээр албан хаагчтай бол хариуцлага тооцохгүй ийм байгаамаа. Таныг юуг анхаараасаа гэж хүсэж байгаа юм бэ гэвэл бид энэ 4 уулын дунд энэ утаан дотор энэ төвжир дорт хордож амьдрмааргүй байна сайда. Бид хотоос тийч гармаар байна. Улсын 2000 оны стандарт байдаг. Энэ стандарт ерөөсөө хэрэгждэггүй. Би 16 оны 4 сард боловсролын яамны Насанбаяр гэдэг үний мэрэгжилтнүүдтэй орж уулзахад энэ стандартыг мэддгүй байлээ. 2000 онд гарсан стандарт. Тэгээ 10 жил цэцэрлэг яйслын хөтөлбөрт ХАП аюулгүй ажиллагааны сургалт заах ёстой гэж стандарттай байгаа боловч энийг хэрэгжүүлээ гэдэг саналыг тавиад бичиг ингээд танилцуулахаар 10 жилийн сургалтын хөтөлбөрүүд ямар ч багтаамж байхгүй гэд ингээд над нэг нүур ингээд галзуун ойлгохоор юм уу тийм ойлгомжгүй танилцуулга өгсөн. Тэгэхээр одоо бол бид нар хүнээ багаас нь зөв төлөвшүүлж аюулгүй, эрүүл аюулгүй зөв дадал хвшилтэд болгож багаас нь боловсролын системээр нь дамжуулж хүнийхээ тархийг зэгцлэхгүй бол 1000 одоо насанд хүрсэн хүнийг ажил олгогчнод төлөвшүүлээд үйлдвэрлэлийн ослын дог сансанд хүртэл бууруулад тэр хэмжээгээр гарч байгаа өртөг нөхөн олгор төлбөр тэтгэмжийг бид нар багасна гэдэг бол энэ байхгүй. Ийм учраас та нэгдээ боловсролын салбарт нэлээд юм ярьж байгаа учраас үүнийг хэрэгжүүлээд ажил хэрэг болгоод өгөөч. За. Чөлөөт бүсэд 3 сая төгрөг хүртэлх барааг ямар ч татваргүй авч гарнаа гэж заасан байдаг. Гэтэл энэ ерөөсөө хэрэгжихгүй байна. Чөлөөт бүсийн хуулийн дээр болохоор заачсан байдаг. Гайл нь ерөөсөө энийг хүлээн зөвшөөрдгөө урдаас хүнсний тухай хууль яриад энийг ерөөсөө гаргадаггүй. Би 2014 оноос ахуулаад энэ Сэлэн аймгийн чөлөөт бүс дээр Казахстан улсаас чихэр импортлоо оруулж ирж ажиллаж байгаа. Эхний хөрөнгө оруулагч маань бол бас нэлээд одоо хөрөнгө оруулалтаа хийгээд бас одоо яг энэ чөлөөт бүс дээр яг шаардлага хангаж чадахгүй байна. Энэ үнэхээр бизнес цаашаасаа өргөж явахгүй байна гэдэг үднэс хөрөнгө оруулалтаа татсан. Бид хэрвээ яг энэ чөлөөт бүс яг одоо энэ заалтаараа хэрэгжүүлээ явах юм бол бид гаднаас хөрөнгө оруулагчаа татаж ирээ зөвхөн импорт биш цаашаа экспортоор ажиллах юм дээр хөрөнгө оруулалт авах боломж байна. Гэвч энэ ерөөсөө хэрэгжихгүй байна. Тийм болохоор та энийг анхааралтай онцгойлон авч одоо гайл хууль хяналтын байгууллагад одоо уламжилж өгөөч. Чөлөөт бүсийн тухай хуульд бүр заачсан байдаг.